мэрэгжлийн эмч зөвлөж байна. Гайгүй штэ. Би айгүй их хөдөлгөөнтэй байдаг учраас нэг миний даралт маралт ихсээд багасаад байхгүй. Ер нь хөдөлгөөн тогтмол хийдэг үү? Ер нь энэ даралтын талаар эмчнээс мэдээлэл авч ирсэн үү? Авалгүй яах. Тэгээ аав. Ер нь тэгээд хөдөлгөөн хоолунд тохируулаад байх юм бол ер нь гайгүй штэ даралт. Ер нь даралтанда ямар нэгэн эм ууж исэн үү? Бас ууж эсэ хаяа нэг стресс жирхлээ зэрэг даралтаас жаахан ихсэн штэ. Тэгээд тэгэхээр зэрэг даралтанд юм явна. Тогтмол уудаг. Би даралтны юм уудаг штэ. Эмчтэй үзүүлэр эмчийн заавал төлгөөр. Тий. Тогтмол уудаг. Тогтмол их таашаа ч юм да ер нь л уухан ч уунаа. Одоо өөрчлөлт сэргийлдэггүй. Одоохондоо их ихсэж багсаж эмээ тийм болдог болохоор. Ихс багснаа. Та тэгээ өөрчлөлт сэргийлэхийг ямар арга хэмжээ авдаг вэ? Тогтмол ууцсан даралтных юм уу да. Эмчээс зөвлөгөө авч байгаа доо? Аав да. Ямар төрлийн юм уудаг вэ? Янз янзын байдаг. Одоо даралт төгсгөтэй зөв тохирохгүй юмнууд бас гардаг штэ. Нэг юм их удаа ууглаа зэрэг заримдаа тохирохоо байж. Тийм шүү өвчний хөвөл дээрээс болоод янз одоо эмч их олон болсон штэ. Тэр дотроос тэгээ сонгож байгаа тэгээ тааснаа л байгаа юм да. Тэгээд яг тэр нөгөө цахаад тохирохгүй болж ирнэ штэ. Дараа чинь тохирдог юм болохыг л бодно да. Яг гайгүй байдаг. Наад эмчийн бичиж өгсөн юм л уудгийг. Ер нь бол тэгээ тогтмол эмээ хэрэглэдэг. Түүнээс гадна та хөдөлгөөн хэрэг хийдэг вэ? Хөдөлгөөнч нэг хийхгүй дээ. Тэсгээл эмээ угаалт. Эмэл уудаг шүү дээ. Гоо даралт бол бид банкэл даралттай болсон. Даралтны юм банк л ууж яадаг. Цусангэр үлдэг даралтны багасхын тулд аспирин уудаг гэдэг. Аспирины энэ жил үнийн гөнгөлж өгөөгүй. Тэгэл байх юм да. Тэгээ яг энэ даралтны нөгөө яг эмээнүүдийг энэ хөнгөлтийн эмээмийг бас нэг жоохон юу гэмэрч юм гэж яахан. Арай жоохон хөнгөлөөд энэ нөгөө хөнгөлттэй авдаг юмнууд ч бас авахд бэрхшээлтэй. Тий. Тэгээд дөрөв дуусч сарын сүүлч их 2 орой ахаар нөгөө нэг кодыг авахгүй явахаар чи нөгөө код нь ерөөсөө ингэ сүлжээг болчихвол яа тэгээд давхцаад гэдэг юм нэг тийм л бас жоохон бэрхшээлтэй байх юм хөнгөлтэй юм авах гэхээр тэгэл аваад чадахгүй их үнийн дээр нь яах юм та. Артистийн даралт ихтгэх бол янз бүрийн шалтгаанаас болдог да. Тэгэл зүрх судас янз бүрийн одоо олон янзын шалтгаанаар үүсдэг. Тэгтээ тэр хүн өөрийнхөө биед анхаарал тавиал өдөрт одоо тогтмол үзэл тогтмол цаг тогтмол эмээ ууж явал тэр бас ч нэг тийм их аминд хүрчээр өвчин биш байгаа юм. Би бол артистийн даралт тэгтээ өдөрт нэг удаа эмээ уудаг. Тэгэл байнга канал өөртөө дөөрөн канал тавьж ижил тэгэл явдаг да. Би уун бах. Даралт уун бах тий. Тэгээ яг энэп уудаг юм би. Энэп 10 уудаг. Ер нь ихшгүй зүгээр ер нь байнга бариад авах л таа. Даралтны нөө тогтмол нөгөө талаар дасгал сайн хэрэгтэй шүү дээ. Ямар ч өвчтэй хүн бол ер нь өвчтэй ихгүй эрүүл хүн ч гэсэн дасгал сайн хийж идэл. Одоо би эрүүл байхад л бодож шүү дээ. Дасгал хөдөлгөөнөөс би ч одоо 24 цагийн харуулгын ажил хийж болохоор эрүүл хөдөлгөөнтэй байгаа шүү дээ. Байгалийн хөдөлгөөнтэй. За тэр ч одоо нэг актер мэддэггүй шүү дээ. Сонирхдаггүй шүү дээ. Явц нэг хэдэн сар төлөөнийг үзүүлсэн чинь даралттай байна л гэсэн. Тэгэхээр нэм үү? Тэгээд би бичиж өгсөн. Тэр энэ бол уул өдөрт нэг ууж өгсөн. Би тэгээд 7 хоног нэг уудаг шүү дээ. Өө нэг айхтар аваад байгаа маалга. Зурагт мөрөгтэй ясл аваад хайныг авах юм да. Өөр нэг мэдээлэл авч байгаа газар алах. Нэг ахтар авч байхгүй. Эмээ угаал Эмээ угаал эмчтэй авцуулаад сар болгон эмээ аваад угаал. Бид нууц настай улсууд даралт их учраас цаашаа нөлөөлөө зүрх муутай байдаг. Зүрхний юм банк нөө юу ууж тэрний энэ жил үнийн хөнгөлж өгөөгүй. Тэгээд одоо эрүүл хамгаалахын сайт чинь ваахан имэл үнгүй болгосон юм яриад байгаа. Биднийхийг бол бүгд үнэтэй болгоод оргицсан. Тийм л юм байна. Бас хувийн бид нар ч ихтэй улсын ажиллаж явахгүй ч гэсэн хувийн бас нэг хөдөлмөр байгаад бид тийм ээ гэр орны тэр мөрөө зохицуулаад одоо өөрийнхөө төлөөр хамгаалал байвал бас арай л явах айгүй. Өөрөө л одоо тэр энийг уугаад эмч хийсэн тэгээд хөдөө сум эмч. Тэгээд банк юу агаараа та энийг уугаад
Тэгээ ихс багасах энэ төр юм бол хэлээрэй гэсэнтэй нэг тийм өөрчлөлт гараагүй тэгэл Дараалт ихтлийн талаар яах вэ одоо телевизчүүд зөвлөл энэ тэндээс бас мэдээлэл зураг телевизийн эрүүл мэндийн нэвтрүүлэг энтрийг сонсоод тэгэл нэг учиргүй л бас нэг хэвтүүлчихгүй тэгэл байх юм да. Мэргэжлийн эмч зөвлөж байна. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Баян зүрх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Солонго байна. Өнөөдөр та бүхэндээ артерийн даралт эхсэлтийн талаар ярих болно. Судалгаагаар дэлхийд 18 сая хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг гэсэн тоо баримт байдаг. Үүнээс талаас илүү хувь буюу 9.4 сая нь бол артерийн даралт эхсэлт өвчний улмаас үүсдэг. Монгол улсад бол зүрх судасны өвчин, тархины цус харвалтын өвчин бол тэргүүлэх байр суурийг эзэлж байдаг. 100 мянган хүн амд ноогдох тархины цус харвалтын нас баралтын тоогоор бол Монгол улс дэлхийд 1-р байранд, дэлхийн түвшиндээ харьцуулахад 4 дахин илүү өндөр гэсэн судалгаа тоо баримт харагддсан байна. За эдгээр тоо баримтаас үндэслээд ер нь бол артерийн даралт эхсэлтээс урьдчилан сэргийлэх, зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх, артерийн даралт эхсэлт өвчний эмчилгээ, эмээ цаг тухайд нь уух. За ийм асуудлууд бол нийт шаардлагатай байгааг харуулж байна. За артерийн даралт эхсэлт өвчин гэж яг ямар өвчин байдаг вэ гэхлээр систолийн даралт нь 130 мм мөнгө усны багана, доод буюу диастолийн даралт нь 80 мм мөнгө усны баганаас дээш болохыг артерийн даралт эхсэлт буюу артерийн гипертенц өвчин гэж нэрлэдэг юм байна. Артерийн даралт эхсэлтийг сүүлийн үеийн шинэ ангиллаар болвол хэвийн артерийн даралт эхсэлт 120-80, харин хэвийн ихсэн түвшин бол 120-129, доод даралт нь 80 байдаг. Артерийн гипертензийн 1-р зэрэг гэдэг маань 130-аас 139, доод даралт нь 80-аас 89, 2-р зэрэг гэдэг маань артерийн дээд даралт 140-өөс дээш, доод даралт 90-ээс дээш болохыг артерийн даралт эхсэлтийн ангиллаар авч үздэг байх нь. Артерийн даралт эхсэлт гэдэг өвчин яг ямар механизмаар явагддаг вэ гэсэн талаар ярилцъя. Энэ нь бол зүрхний шахалтын хүч болон захын судасанд очиж байгаа эсэргүүцэл хоёрын зөрүүг бол артерийн даралт эхсэлт өвчин гэж нэрлэдэг. Нэг ёсондоо бол артерийн даралт эхсэлт өвчин гэдэг маань судасны ханд үзүүлж байгаа хүчийг буюу даралтыг л артерийн даралт эхсэлт өвчин гэж нэрлэдэг. Механизмаар нь авч үзвэл артерийн даралт эхсэлт нь бол судас агших болон нарийсантай холбоотой, судасны нарийсантай холбоотой үүсдэг болвол хоёрдугаар шалтгаан нь бол судасны дотор урсж байгаа цусны урсгал нэмэгдээд судасны ханд үзүүлж байгаа эсэргүүцэл нэмэгдсэнтэй холбоотой гэсэн механизмаар тайлбарлагддаг. Даралт эхсэлтийг анхдагч болон хоёрдогч гэж ангилдаг. Анхдагч даралт эхсэлт өвчин гэдэг маань ямар нэгэн тодорхой шалтгаангүй боловч анхдагчаар даралт эхсдэг архаг явцтай өвчин байдаг. Хоёрдогч даралт эхсэлт гэдэг маань бол тодорхой шалтгаантай ямар нэгэн байр эрхтний гэмтэл ч юм уу ямар нэгэн эрхтний улмаас үүсэж байгаа шинж тэмдгийн байдлаар илэрж байгаа даралт эхсэлтийг хоёрдогч даралт эхсэлт гэж нэрлэдэг. За анхдагч даралт эхсэлтийн бол гол эрсдэлт хүчин зүйл нь бол амьдралын буруу хэм маяг байдаг. Түүнээс гадна бол өөрчилж болох болон өөрчилж болохгүй хүчин зүйлс гэж байгаа. Өөрчилж болох хүчин зүйлс бол амьдралын хэв маягаа өөрчлөх. За өөрчилж болохгүй хүчин зүйл гэдэгт маань бол нэгдүгээрт удамшил орно, хоёрдугаарт нас хүйс. За хүйсээс хамаардаг бас байх нь. Нас сайхах тусам буюу 40-оос дээш насны хүмүүс бол артерийн даралт эхсэлт өвчнөөр өвдөх магадлал нэмэгддэг. Түүнээс гадна эрэгтэй хүмүүс бол эмэгтэй хүмүүстэй харьцуулахад 2 дахин их даралт эхсэлт өвчнөөр өвдөх магадaltaй байдаг юм байна. Яагаад вэ гэхээр эрэгтэй хүмүүсийн хорт зуршил болон амьдралын буруу хэв маягийн эмэгтэйчүүдээс арай давмгай байдагтай холбоотой. Түүнээс гадна удамшил их чухал нөлөөтэй байдаг. Удамд нь артерийн даралт эхсдэг хүн байсан асуумжтай. Түүнээс гадна эрэгтэй хүн болвол 65-аас дээшээ, эмэгтэй хүн 55-аас дээшээ наснда тархинд нь цус харвж исэн, зүрх судасны өвчнөөр нас барж исэн гэсэн удмын асуумжтай хүмүүс бол артерийн даралт эхсэлт өвчнөөр нас барах
эрсдэлтэй байд юм байна. За хоёр дахь хүчин зүйлс бол стресс бухимдалт, тархалалт, давсны хэрэглээ, архины буруу хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, удамшил, хоолны зохисгүй хэрэглээ болон тамхиталтай холбоотой бас үүсч байдаг. Хоёр дахь артерийн даралт эхсэлт нь бол бөөрийн өвчин, дотоодш үрлийн өвчин болон цусны ямар нэгэн эмгэг, эмийн бэлдвэл болон хорт бодисны шалтгаантай үүсч болдог. За тэгэхээр та бүхэндээ би яг ямар механизмаар артерийн даралт маань ихсээд байдаг талаар товчхон тайлбарлая. За стрессийн шалтгаантай артерийн даралт ихсэлт гэж байгаа. Энэ нь бол хүний төв мэдрэлийн тогтолцоо, стресс тэгэхээр хүний төв мэдрэлийн тогтолцоо идэвхждэг. Ингэж идэвхжсэнтэй холбоотой симпатик мэдрэл дагаж идэвхжээд адреналины ялгарл нэмэгдсэнтэй холбоотой захын судас маш хүчтэй агшдаг. Захын судас маш хүчтэй агшиж байна гэхээр зүрхэнд ирэх ачаал нь нэмэгдэнэ. Зүрх захын судас руу цусаа шахахын тулд маш их хүчтэй агшина. Хоёрдугаар гэвэл агшилтаасаа болоод зүрхэнд ирэх ачаал нь бол нэмэгдэж өгч байдаг. Түүнээс гадна стрессийн үед бол төв мэдрэлийн тогтолцоо идэвхжсэнтэй холбоотой бөөрийн дээд булчирхайг идэвхжүүлж байдаг. Бөөрийн дээд булчирхаанаас өөрөө катехол амин болон түүнтэй холбоотой даавар төст бодисууд ялгарч байдаг. Эдгээр бодисууд нь бол судасны ханыг маш хүчтэй агшаадаг. Үүнтэй холбоотой бас даралт ихсэх гол механизм болдог байх нэ. Хорт зуршил. Арх тамхины хэрэглээ бол даралт ихсэлтийн бас голлох шалтгаануудын нэг болдог. Арх бол архинд агуулгадж байдаг этилийн спирт гэдэг бодис байдаг. Этилийн спирт нь хүний судасны хананд очиод ялангуяа судасыг эхний үедээ бол өргөсгөөд дараа нь бол судасыг агшаадаг, спазм болгодог. Удаан хугацаагаар этилийн спирт хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд бас даралт ихсэх гол шалтгаануудын нэг болж байдаг. Тамхины хэрэглээ. Тамхинд агуулгадж байдаг никотин гэсэн бодис байдаг. Үнийг бол хүн болгон мэддэг. Никотин гэсэн бодис маань өөрөө судасаар урсах, судасны урсгал дээр очиод судасны ханыг гэмтээдэг гэсэн үг. Судасны эндотел эсүүдийг гэмтээдэг гэсэн үг. За өөрөөр хэлбэл тэр гэмтсэн судасны эндотел дээр мэн очиж цусны дүрс элементүүд болон өөх тоснууд очиж сууснараа судасны хан нарийсаад түүгээр урсах цусны урсгал багассантай холбоотой бас даралт ихсдэг байх нэ. Судалгаагаар үзэхэд тамхи татдаг хүмүүс даралт ихсэх магадлал их байдаг. Ялангуяа архаг тамхичид бол цусны холестеринийг бол 2-оос 3 дахин нэмэгдүүлдэг гэсэн тоо баримт байдаг. Дараагийн голлох шалтгаан бол тархалалт. Ялангуяа хөдөлгөөний хомсдол, тархалалт, цусны судасанд холестерины түвшин нэмэгдүүлсэнтэй холбоотой тухайн судасаар урсж байгаа цусны урсгал нь багассаад үүнтэй холбоотой бол бас даралт ихсэх гол шалтгаанууд болж байдаг. Түүнээс гадна буруу хооллолт. Ялангуяа монголчуудын хувьд бол давсны хэрэглээ маш их өндөр байдаг. За давсны хэрэглээ өндөр байна гэдэг маань ямар механизмаар вэ гэхлээр тэлэгдлийн даралт ихсэлтийг үүсгэж байдаг. Судасанд давс их байх тусам давс маань өөрөө судасны хан дотроо бол усыг ихээр татдаг гэсэн. За ингээ усыг ихээр татаад эхлэхээрээ судасаар урсж байгаа цусны урсгал нэмэгдээд байна гэсэн. Үүнтэй холбоотой эзэлхүүний даралт ихсэлт бас ихсэж болдог байх нэ. За өөр бусад өвчний шалтгаантай гэвэл бөөр болон дотоош үрлийн өвчний, за бас зүр судасны өвчин тогтолцоотой холбоотой даралтыг ихсэж болдог байна. Хоёр дахь шалтгаантай буюу дотоош үрлийн шалтгаантай гэдэг маань дотоош үрлийн эмгэгийн улмаас ялангуяа бөөр бол маш их цусан хангамжтай эргэтэн зүрхээр эргэлдэж байгаа цусан хангамжийн 25% орчим хувь нь бөөрөнд очиж эргэлддэг гэсэн. Гэтэл бөөрийн эмгэгийн улмаас тухайн бөөрнөөс маань бол биологи идэвхт бодисууд бол зохицуулгагүй ялгарч ийн гэсэн. Үүнтэй холбоотой судас агшаад тухайн судасны эсэргүүцэл нэмэгдсэнтэй холбоотой даралт ихсэж бас болдог. Түүнээс гадна дотоош үрлийн тогтолцооны өвчнүүдээс бас болж болно. За тэгэхээр даралт ихсэлтийн үед эмнэлзүүд ямар гол шинж тэмдгүүд илэрдэг вэ гэхлээр
ихэнх хүмүүс хэлдэг толгой оргих, дотор муухай оргих, чих шуугих, шилэн үзүү хөшөх, нүд бүрлцэх гэсэн завиурууд илэрдэг. Голчлон хамгийн ихэнхдээ илэрдэг завиурууд гэсэн үг. Түүнээс гадна бол бас зүрхээр өвдөж болно. За артерийн даралт ихсэлт гэдэг бол хүний одоо цусан хангамжгүй эргэтэн гэж юу н байхгүй. Тэгэхээр бүх эргэтэн тогтолцоо гэмтэн голчлон бол тарих, нүд, бөөр, зүрхийг бол гэмтээдэг байгаа. Даралт ихсэлттэй хүмүүсийн бол эмнэлзүүд ер нь бол түгээмэл илрээд байдгүй. 70 орчим хувь нь бол мэддэхгүй, шинж тэмдэг илэрхгүй яваад байдаг. Тэгээд санамсаргүй байдлаар даралтаа үүсгэхэд бол даралт нь өндөр байдаг. Ийм ч учраас артерийн даралт ихсэлт өвчнийг чимээгүй алуурчин гэж сүүлийн үед бол нэрлэдэг болсон. Тийм болохоор та бас артерийн даралт ихсэлт өвчнөөс дүүч гарсан бол ялангуяа жилдээ 1 удаа үзүүлээд урьдчилан сэргийлэх нь бол зөвхтэй юм аа. Даралт ихсэлт нь бол удаан хугацаанд явснаар ямар хүндрэлт үүсгдэг вэ? Нэгдүгээрт бол зүрхний шигдээс үүсгэн, хоёрдугаар тархинд нь цус харуулт үүсгэн, гуравдугаарт нүдний хараа муудах буюу даймжраа сохрох аюултай, дөрөвдүгээрт бол бөөрийн дутагдалт ч хүрэх тийм аюултай байдаг байна. Тэгэхээр артерийн даралт ихсэлт өвчнөөс ард иргэд маань хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Нэгдүгээрт стресс бухимдлаа зөв тайлж сурах, аль болох стресстгүй байх, тайван байх. Хэрвээ та стресстэй байгаа бол тухайн орчноос холдох, за бяцлаглаар хичээлэх, йогоор хичээлэх. За стрессийн үед үзвэл маш олон одоо стресс тайлах аргууд байгаа. Эдгээр аргуудад бол суралцвал даралт ихсэлт өвчнөөс урьдчилан сэргийлж чадах нэ. Эрүүл зөв хооллол нь ялангуяа амьтны гаралтай өөх тосыг бол бага хэрэглэнэ. Ургамлын гаралтай өөх тосыг хэрэглэнэ. Түүнээс гадна бол нүүр сусаар баялаг хүнсийг бол хүнсний хэрэглээг хязгаарлах, аль болох одоо ургамлын гаралтай хүнсийг бол хэрэглэх шаардлагатай. Дараа нь бол монголчуудын давсны хэрэглээ хоногт 6 грамм Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноос хоногт 6 грамм давсыг бол хүн хэрэглэх ёстой байд юм байна. Ийм болохоор та давсаа маш их багасгана. Хэрвээ давсны одоо хоолоо амтлагч байгаа бол цуу, за өөр гүрэмжтийн тос ч юм уу өөр бүтээгдэхүүнүүдээр орлуулж хэрэглэнэ. Түүнээс гадна бол хүнсний одоо нэмэлт бүтээгдэхүүнүүд их давсны агуулмж бол өндөр байдаг. Үүнийг бас тооцож үзэх шаардлагатай. Дасгал хөдөлгөөнийг бол тогтмол хийх хэрэгтэй. Ялангуяа 7 хоногтоо 2-3 удаа идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллүүл таны одоо цусны холестерин, судаснд нь холестерин үүсэхгүй, түүнээс гадна бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болдог. 7 хоногтоо бол 3 удаа хичээлэхдээ 1 удаа хичээлэхдээ идэвхтэй 30 минут хөдөлгөөн хийх. Ялангуяа бол 30 минутын турш алхаж болно. Хэрвээ хөдөлгөөн их боломжгүй байгаа бол. За арх тамхинасаа бол татгалзах шаардлагатай. Хэрвээ та архийг хэрэглэхээр болсон бол стандарт дуултаар бол уух хэрэгтэй. Эрэгтэй хүмүүст бол 2 стандарт дуулт, эмэгтэй хүмүүст 1 стандарт дуулт гэж байдаг. 1 стандарт дуулт гэдэг маань бол нэгэн удаа уухтаа цагаан архийг бол 50 мл, шар аргийг 330 мл, за улаан дарсыг бол 100 мл түүнээс дээш хэрэглэхгүй байх. За тамхиг аль болох огт хэрэглэхгүй байвал та артерийн даралт ихсэлт өвчнөөс урьдчилан сэргийлж чадах нэ. За даралтаа хэрхэн зөв хэмжих вэ гэсэн талаар та бүхэнд хэлье. Ихэнх хүмүүс ер нь бол даралттай ирнэсээ даралтаа яг зөв сууж, зөв газар яг зөв хэмждэггүй. Энэ бол энгийн ойлголт юм шиг мөртлөө хүмүүсийн өдөр тутамдаа одоо хэрэгжүүлэх эрүүл мэндийн боловсрал болж байгаа. Бол 5 минут бол даралт ихсгээс 5 минут хүлээн тайван суун. За даралт ихсгээс өмнө бол кофений төрлийн юм хэрэглээгүй, шингийн юм уугаагүй, за биедээ ачаал өгөөгүй байх шаардлагатай. За түшигтэй самнал дээр хойшоо налсан хөлөө бүтэн улаар нь тавьсан байна. За
За даралт үзүүлэгч байгаа гараа бол зүрхнийхээ түвшинд байрлуулсан. За тэгээд хувцсны гаднаас бол даралтыг үздэггүй. Ханцуугаа гүйцэд шуусан байх шаардлагатай. За тэгээд даралт үзүүлж явах явцдаа аль болох юм ярихгүй тайван сууж байгаад та бүхнийг даралтаа үзүүлээрэй гэж зөвлөх байна. За хэрвээ та артерийн даралт ихсэл төвчин гэж онцлогдсон тохиолдолд нарийн мэргэжлийн эмчийнхаа хяналтанд байгаад онцлогоо шинжилгээгээ жил тутам хийлгэж явах шаардлагатай. Ингэснээрээ дараагийн хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. Артерийн даралт ихсэлтийн өвчний үед бол түрүүн ярьсанчлан зүрх, бөөр, тарих, нүд гэмтдэг гэсэн үг. Тийм болохоор та нарийн мэргэжлийн нүдний эмчид хараагаа үзүүлэх, за зүрхний цахилгаан бичлэг хийх, зүрхний эмчээс зөвлөгөө авах, цаашлаад тархины судасны нарийнслыг үзүүлэх, шинжилгээнд хамруулах, тийм шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Ингэснээрээ бол цаашдын хүндрэлээс бол урьдчилан сэргийлж чадна. Артерийн даралт ихсэлтийн өвчний үед хамгийн гол нас барах шалтгаан түрүү ярьсанчлан зүрх судасны өвчин болон тархины цус аргалт гэж байдаг. Зүрх судасны өвчин гэдэгт маань бол удаан хугацаанд даралтаа хянахгүй, эмээ цаг тухайд нь уухгүй, ингээд удаан хугацаагаар явахаар бол таны зүрхэнд ирэх ачаал маш ихсэн, байнга захын судас нарийсах ч юм уу, ийм гэснээр зүрх бол түүнийг шахаж чадахгүй бүр сүулдэ ингээд хүний булчин томордог штэ, тэрнтэй адилхан хүний зүрх ч гэсэн дагаа томордог, зүрхний томрол илэрнэ. За ингээд цаашлаад зүрхэн томроод эхлэхээр зүрхэн томорсон зүрхийгээ цусан хангамжаар хангаж чадхааргүй болж эхэлнэ. За цусан хангамжаар хангаж чадахгүй хэсэгт маань бол за ишимийн үсэх, за хүндрэл нь цаашдаа зүрхээр нь хатгуулж өвдөх ийм зовиорууд бол илэрч байдаг. Ийм болохоор та онцлогоо шинжилгээндээ сайн хамрагдаад урьдчилан сэргийлж байгаарай. Артерийн даралт нь 120-129 буюу хэвийн дээд даралттай бол та жилдээ нэг удаа артерийн даралтаа хэмжүүлээрэй. 130-аас дээшээ бол 6 сар тутам, за 140-оос дээшээ бол эмчийнхаа хяналтанд байж эмээ цаг тухайд нь угаарай гэж зөвлөх байна. За өнөөдөр та бүхэндээ артерийн даралт ихсэл төвчин түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өглөө. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Мэргэжлийн эмч зөвлөж байна.